Монгол ардын үлгэр Тэнэг чон. Эртээ урд цагт нэгэн айл нүүж явжээ. Нүүсэн замаар нь нэг ч ороод явж гин шүү. Гэтэл тэрний зам дээр нь нэгэн зайдас хэвтэж байж гин. Тэрнийг чаана үзээд ихэд баярлаж идэх гэтэл Чонгой, та намайг мэдхий дээ. Энэ урд нэг байцсангүй шавард ойчгоод хэвтэж байна лээ. Жигтэйхэн тарган байсан. Тэрнийг очиж иднэ үү? Чон зайдсны үгэнд орж тэрний хийсэн газарт нь очиж үзвэл үнэхээр нэг тарган байдас шаварт унаад яах ч аргагүй хэвтэж байж гинэ. Тэгэхээр нэхэд баярлаад тэрнийг идэх гэтэл Чонгой, та намайг идэх гэж байгаа бол шавраас минь татаж гаргаад идэлтэй. Ингээд байцсны хэлсэн ёсоор шавраас нь гаргаж орхиод идэх гэтэл Та намайг шавартай хэвээр нь идэх гэж юу? Тэрний оронд цэвэрлж байгаад идсэн дэргүй юу? Чон бас л хэлсэн ёсоор нь шаврын хилээрээ долоож арилгаж байгаад идэх гэтэл Миний хойд хөлийн туурайнд нэг бичиг бичээстэй байгаа. Та тэрнийг минь үзээд эзэн дээр хаад. Чон тэрний туурайн дах бичгийг үзэх гээд очтол тэргүй дагз руу нөшөглөж орхиод босоо давхиад явчихж гин. Чон ухаан алдаад унж гинэ. Ухаан ороод харсан чинь гүү тэр тэнд давхиж байна гин. Тэгэхэр нь босоод буд шиншилж бултан дов шиншилж дайван шогшиж явтал азар нэг хамар дээр нэг бяруу ээж гинэ. Тэгэхэр нь баярлаад бярууг очоод идэх гэтэл Та намайг хамар дээр идэх гээд яах нэв дээ? Хүн харж гэн. Жалганд оруулж угаад ид. Гэхдээ та чинь бүр эцэж зүвдэрсэн бололтой. Намайг унаад явчих. Чон бярууны үгэнд ороод тэрнийг унаад явж гин. Чонгой. Жалга руу ороход толгой чинь эргэж магадгүй. Нүдэ анаад яв. Гэж хэлэхэд нь чон нүдэ аниад явж байжээ. Гэтэл айлын гадаа аваад орчихж гин. Улс амтан хүү хаа химэн өмөлдөж чоныг хөөж гарч гин. Чон зүхтахта замаар явсан занхгар толгой. Зайдсанд хуурдсан мó эргүү толгой. Шавраас нь татаж гаргадаг ямар эзэн нүлээ би. Шаврыг нь долоож арилгах ямар ээж нүлээд. Туурайнд нь бичиг үзэх гэдэг ямар бичиг мэдэх вүлээ. Хөлгүү гэж унав уу? Нүдгүй гэж анив уу? Хойд уулын холыг яана. Хоёр хөлтөн хохимон ойрыг яана. гэж чон гаслан шогшиж гинэ.